ямар гоё үчвэ. За бүгдээрээ сайхан үчимэнд хүргэе. За Бундын тамга гэдэг энэ хамтлагийг анх Дархуу аймгийн би хоошоо зогсчих. Найзтайгаа хамт зогсчих. За бид хоёр чи их гоё түүхтэй. Би болохоор Дархуу аймгийн одоо 104.5 гэдэг радиод ажилладаг байсан. Манай найз болохоор 107.5 гэдэг Дархны радиод ингээд ажилладаг байсан. Тэгээ хоёр жоохон хүүхэд анх эхлээд би төрүүлээд хот руу ирээд тий. Тэгээд хотод болохоор би 99.7 их Монгол радио гэдэг тухайн үед болохоор 42 дугаар тавьжлагч та 5 дугаарын цонхонд очно. Яг нөгөө радио хоолой бол маш өөр одоо тийм дуу хоолойгоор тэр тухайн үед залуучууд ирж харахад би ичээ тэмчээч их юм болдог байсан. Тэгээд одоо болохоор нийтдээ 24 жил ингээд радио салбарт ажилласан байна. Хүүхэд Хадгалтай шин. Нандин маш гоё нандин дурсамжийг сэргээж радиогийн одоо энэ түүхийг хамтдаа бүтээсэн олон сайхан залуучуудыг нэг доор уулзах энэ гоё боломжийг олгож Бундын тамга хамтлаг маань ийм гоё ийм хөөрхөн фэнүүдээ энд цуглуулсанд нь үнэхээр баярлж байна. Та нар үнэхээр хөөрхөн юм аа. За баярлалаа. Би анхтай бас нэг гоё сэтгэлийн үг байлээ. Анх радиод бид нар ингээд их анчлаа маань яг л айгүй үнэхээр гоё тосч авч ирсэн. За миний найзууд авч ирж байна уу? Одоо найз дээр ажилланаа. Хэдүүлээ үзүүлээд өгнө. Өнөөдөр үзүүлээд өгч гинөө. Тэр цагаас хойш Бундын тамга хамтлаг нийтдээ 50 гаруй радио жүжиг хийсэн байна, 30 гаруй дуу хийсэн байна. Маш олон уран бүтээлүүдийг хийсэн байна. Анчлаанаас энэ хамтлагийн бас хувь тавилантай миний найз бас салшгүй холбоотой шүү. Маш их баярлалаа гэж хэлье. Баярлалаа. За радиогийн хамт олондоо баярлалаа.